Сэнийг телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. Сайн байцгаана уу хүмүүстээ. Үл мэдэх цэцэгхэн хот хонд нэвтрүүлэг хэлж байна. Одоо би зочноо танилцуулъя. Маргад 6 настай. За, манай үл мэдгч одоо ерөөсөө нэр мэрийг бол ерөөсөө алдахгүй илдэг болсон байна, тийм ээ? Тийм. Сайн уу Маргадаа? Сайн уу? Сайн. За тэгээ хоёулаа нэвтрүүлэг дуулцахад анх хэдтэй байлаа миний үчээ? 5-тай. Одоо хэдтэй болсон? 6. Ямар хурдан том болчихвоо энэ ч одоо. За тэгээд та хоёртоо бас баяр хүргэе. Өнөөдөр ч одоо ямар өдөр вэ? Хүүхдийн баяр. Баярын өдөр штэ. Хүүхдийн баяр гэж санаж гэнэ үү миний хүү ямар баяр байдیں۔ Гоё баяр байдаг тий. Хүүхдийн баярлуулдаг баяр. Хүүхдүүдийн яагаад хүүхдүүдийн баяр гэж юм бий болсон юм болоо? Хүүхдүүдийг баярлуулна. Хүүхдүүдийг баярлуулна. Хүүхдүүдийг хайрлаад тэгээд гоё хөгжүүлнэ. Хөгжүүлнэ тий. Цэнгүүлнэ, бэлэг өгнө, амттангуудаар дайлна, тийм ээ. Ямар сайнтай өнөөдөр энэ сайхан баярыг зөвхөн яриагаараа хөөрхөн сайхан төрхөөрөөсөө гадна хүүхдүүдийг баярлуулдаг сайхан бас бүтээгдэхүүнээрээ баярлуулъя гэд ингээд Монсын ахыг ч нар нь миний дүүнэрийг хараад дэрэгт нь юу тавьсан байна? Ундаа тавьсан байна штэ. Энэ ундааг мэдхүү та хоёр? Мэдээд. За яаж мэдхүү? Ямар амттай байна? Игчэнтэй сайхан ярьдаа. Гоё ээ нөө. Уухтай юу? Тий, би гүзээлсгэндээ амар. Оо, за миний хүү чи эр юм чин одоо ямар нэгэн дуртай ах уу? Луун татна юм байна, тийм үү? Тэгэхээр яг хамгийн гол нь энэ ундаа яагаад хүүхдүүд дуртайгаас гадна хэрэгтэй вэ гэдгийг ээж аавд нь их чин зориулаад хэлчихье. Яагаад гэвэл энэ 4 төрлийн ундаа бид бүхний нөгөө хүүхдүүд та бүхэн маш сайн мэднэ шүү дээ. Дархлааг дэмждэг ямар витамин байдаг лээ? С витамин баггүй юу? С витамин энд одоо маш их байгаа. Тийм учраас миний хүүхдүүд ханаа төрөхгүй, ямар нэгэн өвчин өрөхгүй, маш сайн дархлаатай, хүчтэй байх нь штэ энэ ундааг уувал, тийм үү? Тэгээд дээрэс нь одоо ямар нэгэн химийн одоо найрлага, буудаг энэ янз бүрийн юм байхгүй. Яагаад тийм химийн найрлага хүний биед муу илээ? Яагаад гэвэл муу болохоор, тийм үү? Сахар бас яг зөв хэллээ. Сахарын агуулмж маш бага. Тийм учраас одоо энэ ундааг сайхан одоо амттайгаас гадна биеийн дэрүүл гэдгийг одоо ээж аавд нь хэлээд энэ бүтээгдэхүүний маань хүүхдүүдэн авч өгж байгаарэ гэж ингэж уриалаад дээрэс нь бидний энэ баярын энэ тусгай нэвтрүүлгийг ингэж одоо сайхан бүтээгдэхүүнээрээ биднийг дэмжиж байгаад Монсынхандаа маш их баярлалаа гэж хэлээд за ингэж нэвтрүүлгээ өргөжлүүлээд Дугаарын ивент итгэгч Монс хүнс амин димээр баялаг маамуушус. За манай Маргад чи одоо радиогийнхаа нэвтрүүлгээр орохдоо штэ чи нэг ингэж л яриад байсан л да. Тий хоёулаа нэг нэвтрүүлэгт орсон штэ өмнө нь. Тий тэр чи радиогийн нэвтрүүлэг байхгүй юу? За юу. Одоо болохоор ингээд видеогийн нэвтрүүлэг байхгүй телевизийн. Хоёр өөр нэвтрүүлэлт ороод чи ойлгож байна уу тэрийг? Тэр үед чи ингэсэн байхгүй юу? Манад одоо ээжийн маань гэдэснээс гарсан дүү байхгүй. Игчийн маань гэдэснээс гарсан дүү байгаа гэсэн тийм үү? Тий одоо 3 болцсон уу бүр? За чи дүү ихсэл байгаа юм байна тийм ээ. Гэтэ боди ээж бол байхгүй. За яах вэ? Чи тэгээд яас ээжээсээ ер нь дүү гаргамаар л байна уу? Тэгээд яах вэ? Яаж ээжигээ гуйх вэ? Юу гэж бодож байна? Хэлж үзсэн үү чи ер нь? Үзсэн. Яавдаа хэлэхээр л ээжээс асуу, ээжсэн хэлсэл аавдаа хэл. За хоёр тийшээ чи хэл байна уу? Аваасаа асуу. Болохоор ээжээсээ асуу. Хоёул яаж туслах вэ найздаа? Яаж дүүтэй болох вэ найзаагаа? Мэдхгүй. Их асуудал өдөө. Хоёул ээж авд нь хүсье тийм үл мэдхээ айлыг хэлдэ ээж авд нь юу гэж хэлэх вэ? За. Дүүгийн төрүүлээд өгөөч. Яг үнэ. Манай Маргадад дүүгийн төрүүлээд өгчөөрэй. Дараа жил уулзахад яста гоё мэдээтэй байгаарай чи. За юу? Айлгаснаа. Дараа жил уулзах. Уулзна штэ хүсвэл. Хоёулаа уулзъя л да чи надтай хамт холбоотой бай бит хоёртой. Тэгээд байнга ярьж иж болно ш заавал нэвтрүүлгээр биш юм а гэхий тийм ээ. Ойлгосноо. Тэгээ хаан явчих. Улаанбаатар хотынхоо Монгол улсынхаа хаан ч ээж болно шүү дээ. За юу. Тэгтээ яаж уулзах вэ? Уцаар яриад байна уу чи юу би юу хоёул уулзах уу гэл за юу. Дугаар нь би чамд хэлчихнэ бити санаа зов. Ойлгосноо.
За. Энд бас болцоо хийгээд байна шүү дээ хоёр. За, хүүхдийн баяраар байна шүү дээ. Чи нөгөө ертөнцийн 3 хэлжсэн санаж байна уу? Чи 3 бэлэг үү? За, тэгье. За, ертөнцийн 3 бэлэг. ертөнцийн 3 хүүхэд. За, тэгье. Энэ 3-аараа зохио заяа. За, 3 байх ёстой шүү дээ. Ойлгож байна уу? Одоо ертөнцийн 3 хөөхнөө хэлчихэ тийм ээ. Энэ бол угаасаа байдаг мэдчихэж байна. ертөнцийн 3 хөөрхөн хүүхэд. За, хөөхөн хүүхэд. За, хэн бэ эхлээд? Маргад. За, зүйтэй чистэ мундаг долгио мэдрээ шүү. За, дараа чи ертөнцийн 3 хөөхөн хүүхдийн хоёр дахь нь хэн бэ? Би. Яг үнэ. За, 3 дахь нь болохоор байна шүү дээ. Би бишээ, би юу гэжтэй чи би эмээ байхгүй юу? Инги дэлхийн байна шүү дээ. Бүх хүүхэд ертөнцийн 3 дахь хөөхөн хүүхэд болъё. Тийх үү? За, тэгээ ингээд тогтоолоо. Маш гоё боллоо. За, одоо энэ шүү дээ гурлаа ингэн. Нэгэн өнөөдөр баярын өдөр юм чинь. Гуруулхнаа тэмдэглэх онцгүй шүү дээ тий. Гурлаа энэ шүү дээ олон сайхан зочинтой тэмдэглэнэ. Тэгээд одоо бүх хүүхдүүдтэйгээ хамт нөгөө сая ярьсан дэлхийн бүх хүүхдүүдийг хамт тэмдэглэхийн тулд дуу хуур, баяр хөөр хамгийн одоо шилдэг хүүхдүүдтэйгээ бас уулзсан дээр баг тийм үү? За тийм учраас гурлаа нөгөө нэг өнөөдөр тусгай дугаар учраас ийм ажил байд юм уу? Зэрэг олон булангуудынхаа оронд авиастай ертөнцийн 3 хөөрхөн хүүхэд гэдэг болон хийчээ тийх үү? За ингээд ертөнцийн 3 хөөрхөн хүүхдийн дараачийн буланда орцгоох уу? За. Ийм ажил байдаг юм уу? Тадан. За. Ийм хөөрхөн охинтой өнөөдрийн нэвтрүүлэг маань цааш нь үргэлжлэх нь байна штэ. Дээрэс нь ямар гоё юм ороод ирсэн байна? Морин. Юу гинэ? Харчаад юу гэлээ манай маргад юу гэлээ нэг монголчууд морин дээлдэг болохоор морин хуур гэсэн. Зүйтэй. Зөв хэлж гин үү? Зөв байна. За энэ хөөрхөн зочноо эхлээд их чинь танилцуулах юм. Монголын хүүхдийн ордны дэргэдэх хугуур морин хуурын хамтлагийн сурагч Наран хишиг охин хүрээд ирсэн байна. Дүүдээ бас хүүхдийн баярын мэнд хүргэе. За Наран хишгэ. За манай хоёр дүү хэллээ л дээ морин хуур гэж. Монгол түмэн одоо дээдлдэг бидний одоо бэлэг тэмдэг гэж хэлж болно тийм ээ. Энэ сайхан хөгжийг миний үуч одоо хэдэн настайгаа уулзаж учраад ингээд тоглох дуртай болчихв. Хамгийн анх 8 дугаар ангидаа хүүхдийн ордонд ээжигээ дагаад орж исэн. Тэгээд 8 дугаар ангид сурцаад одоо хүртэл ингээд тоглоод байна. За тэгээд анх чи нь ягаад юу гэдгийг одоо орчин үеийн юу гэдэг одоо гитар өөр юу гэдгийг бус төгжим биш заавал морин уурыг сонгож ав. Тий төгөлдөр уур биш морин уурыг сонгож авсан юм. Яг миний наваа жоохон байх гэх юм уу тэр 8 дугаар ангид байхад нөгөө эрэгтэй морин уурчдад айгүйх байсан. Тэгээд эмэгтэй нь бага байдаг гэж би харж ирсэн. Тэгээд эмэгтэй хүн ягаад морин уур тоглож болохгүй гэж бодоод тэгээд орчихсон. Нэрээ тэгээ эмэгтэй хүн ягаад тоглож болдгоо юм бэ? Ягаад эмэгтэй тийм морин уурч бага байдгийг ер нь? Тэр нөгөө сонирхлоос бол юм лөө. Сонирхлоос бол. Тэгээд одоо ингээд огтд хэлэхэд одоо ингээд жишээлбэл маргадад хэлэхэд морин хуур тоглохоор яг яах вэ? Яагаад одоо монгол хүн яагаад бид бүхэн морин хуураа тоглож сонсож мэдэрч сурах ёстой юм бэ? Нөгөө өв соёл гэдэг яг үндэсний өв соёл гэдэг утгаараа тэгээд нөгөө нэг гадаадд очсон ч гэсэн ингээд чадах юмтай үзүүлэх юмтай ингээд манай үндэсний юм байдаг шүү гэж үзүүлэх юмтай л байх та. Ааха. За одоо тэгээд нэгэн тата тайзнаа ийм гоё зэмсэг байгаа учраас миний хоёр дүүд одоо өнөөдөр энэ боломжийг тийм ээ ашиглаад миний хоёр дүүд заагаад. За одоо ингэх нь одоо их чинь бариад үзүүлээрэ. За ингэдэг байх нь шүү дээ. Одоо ихчигээ сайн хар та хоёр. Ингээд төлхөн дандаа хоёр өвдгөндөө өвдгөнийхөө хооронд хавчдаг байх нь байна. Нэр дийлэх байна. Зүйтэй маш сайн байна. Амар хэцүү тэгэж татчих. Би чамд тусалж штэ урагчна гэж айгаад. За зүйгэл газар тавьчих. Энэ дээр нэг гэж болохгүй шин. Энэ доор нүрээд баг. Тэр хараа. Зүгээр одоо хамаагүй энд хурж болохгүй нэ. Энэ дээр хурж. Энэ давирхат идэх дуурахын тулд дуурахын тулд зөвхөн энэ цагаан болсон хэсгээр нь яах нь хөрөө барьж байгаа юм шиг тэгж барихгүй. Тэр энэ хараа барьж байгааг энэ хардаа миний. Тэгээд энийг 2 руугаа дээр нь 2 руугаа доор. 2 хуруу дээр нь гин минийх үү. 2 хуруу доор нь гин. Энэ дээрээс ингэж барьж. Голд нь юм байна 2 хуруу. Ингээд. Зүйтэй минийх үү. Маш сайн. За энэ яагаад одоо ингээд 2хан утастай юм бэ?
Энд ч одоо бусад хөгжим хүчин яадаг л мэдхээ өөчнөө олон утастай байдаг тий. Тэг яагаад ийм 2 утас байгаа юм бол 2 хуудсан дээр нөгөө нэг айгүй их нотой багтаацсанд ингээд айгүй гой дуурдаг. Тий 2 утаснд чинь утастай мөрдлөөсөө бүх одоо аяыг тоглож болно хорвоогийн тийм үү? Тэг энэндээ чухал байх нь биш. За энийг юу гэж хэлдэг юм бэ? Энийг нум тэр чинь хөө тэгж бити хамаагүй оруулдаг. нум. За энийг юу гэдэг байх нь вэ? Ном зүйтэй. За өөр одоо битэд заах ямар гоё үгнүүд энэ морь байна. За зүйтэй. За энэ дээр байгаа энэ тэгээд энэ доор байгаа энийг твх гэдэг. Твх. За энэ хоёрыг юу гэдэг байх нь үл мэдээ. Зүйтэй. За тэгээд энэ урд нь байгаа энэ том одыг энэ ингээд хайрцаг шиг юм. Хайрцаг. Тэгээд цар гэж нэрлэдэг. Хайрцаг буюу тар гэдэг. Би дараа нь цаараа шалгалт авна. Цар юм уу? Цар. Би ч юм хэлж юм да тар байх тийм. Өөрөө ингээд ланганд орчт юм дөө хүүхдүүдээс байзал дөө чи хөрөөдөхөөс өмнө эхлээд юмаа сур. Юу хөрөөдөх вэ? Чи хөрөөдөд нь штэ. За одоо тэгээд энийн чих гэдэг. За чих гэдэг байх нь хаана чих? Чих нэ. Зүйтэй сайн байна. Тэгэхээр одоо хүүхдүүд маань ингээд яг морин хуур одоо жишээл маргад сурыг гэвэл нас одоо заасан байдгүйгүй юу? Нөгөө нэг арай жижигхэн морин хуурыгаа хавчиж сууж муу чадхал бол тэгэл сууж. Өөрөөр хэлбэл яг саяных шиг ингээд зөв барьж сурах хэмжээний л байх хэрэгтэй юм тийм үү? Ааха. За өөр одоо жишээлбэл сурж чадахгүй гэсэн ойлголт байх уу? Одоо жишээлбэл бүх хүн чадах уу эсвэл энэ тугай авиас хэрэгтэй юу бас? Авиас хэрэгтэй л дээ. Гэхдээ хүн болгон сонсголтой л гэж боддог шүү дээ. Сонсгол бас салгадаг байхгүй. Тэгээс хүн болгон сонсгол байдаг л гэж боддог. Нөх хөгжмийн. Ааха. Тийм учраас хүн болгон энийг чаднаа л гэсэн үг. Морин хуурыг чаднаа л гэж бодож байна тийм үү? За дүүдээ маш их баярлалаа. Манай энэ одоо тусгай дугаарыг энэ сайхан хөгжмөөрөө энэ сайхан заншлаараа энэ сайхан одоо эх орныхоо энэ бэлэгдлийг энэ агуу зүйлийг хайрлсан энэ хайраараа одоо нэвтрүүлгийн маань чимлээ. Олон сайхан бүтээлийг тоглож сураад дэлхийд одоо өөрийгөө болон Монгол төмнийхээ энэ сайхан одоо зэмсгийг алдаршуулах энэ ажилд их том хувь нэмэр оруулаарай. За юу. За тэгэд би бэлэг өгөх ёстой. Өнөөдөр чи баярын өдөр юм чи тий. За. Дугаарын ивент итгэгч Монс хүнс Амин Димээр баялаг Мамушус. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч байгууллага Cat Fruits. За тэгээд миний дүү их амжилтанд одоо уран бүтээлийн урлагийн их амжилтанд хүрэхэд нэн төрөнд эрүүл энх байх ёстой. Тийм учраас эрүүл энх байгаарай гээд Монс хүнсийн ах эгч нарын болон Cat Fruits-ийн ах эгч нараас нь ингээд маш сайхан амттай эрүүл энхийг дүүдээ бэлгэлж байгаа. Энийг минийхөө за өндөр амжилт гаргаарай мэдээ. За тэгээд одоо бол яах вэ гэхээр манай яагаад одоо энэ найзын маань авчирчаад ганц тоглоосонгүй гэж бодож байгаа. Ард нь маш том одоо бас дэмжигчд байгаа. Энэ хамтлагийнхан маань манай энэ нэвтрүүлгийн одоо өнөөдрийн дугаарыг чимнэ, сайхан дуу хуураараа. Тийм учраас бидэнтэйгээ хамт байгаарай. Дараачихаа хэсэгтээ орё тийхөө. За.
цэцэгхэн хот хонд. Та-даа! Сайн байна шүү дээ. За ингээд дараачийн маань зочин ирлээ. Энд ч одоо морин уурын хэмжээ нь ягд ингээд том болчихвоо хоёроо. Тэгээ том болчиход ороод ирлээ шүү дээ. За энэ хөөрхөн зочноо танилцуулъя. Монголын хүүхдийн ордны дэргэдэх хугуур морин хуурын хамтлагийн сурагч Нандин Эрдэнэ охин маань хүрээд ирлээ. Байзал да тэгэл нөгөөтгөө барай суучдгийг энэ ч одоо нэвтрүүлгээр ярих биш энэ чи ундаа хинсээ уух вэ гэдэг уралдаанд орж байгаа шиг юм болж шүү. За мэдүүдээ хүүхдийн баярын мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгээд одоо энэ олон зэмсэг дотроос морин хуураа яагаад сонгов? Тэгээд морин уур дундаас яахаараа энэ ч одоо ямар нэртэй лээ? Их хуур. Их хуурыг сонговоо манай Нандин Эрдэнэ. Яагаад юм авралтай их хуураа бэ? Аврал юм. За энэ хөгжим маань болохоор 1967 оноос анх үүсч хөгжсөн. Тэгээд 1987 оноос хойш ер нь бол мэрэгжлийн төвшөнд одоо бусад хүмүүст ер нь бол тэгэж сургасан байгаа. Ааха. За тэгээд би болохоор яагаад сонгосон бэ гэхээр ер нь бол их сонирхолтой санагдаад нэг их олон хүмүүс ер нь бол хүн болон тоглоод байдаггүй. Тэгээ ер нь өвөрмөц санагдаад сонирхлоор морин уур анх орох гэж одоо хүүхдийн ордонд морин уур сурах гэж очичоод сонирхлоор их хуурыг сурсан байгаа. Би ингэж бодлоо. Одоо сая бас манай нарын ишиг дүү маань орж ирсэн. Нандин Эрдэнэ маань одоо сууж байна. Тэгээд энэ морин хуур хөгжмийг сонгож суралцж байгаа охид бол их онцгой юм байна. Яагаад гэвэл үргэлж шинийг эрэл хийлж яадаг. Бусдаас өөр байхыг ирмэлцдэг ийм хүүхдүүд л морин хуурлуу ийм охид штэ хамгийн гол нь тийм ээ. Морин хуурлуу чиглэдэг юм байна. Хаста мундаг байна гэж магтж чинь үлбитгий яагаад над руу хараад байгаа юм. Би буруу яриад байгаа юм уу? Зөв ярьж байна уу? За одоо би хоёр найзаасаа шалгалт авах гэж байгаа. Тэгээд сая бид нар заалгасан л да. Одоо энэ морин хуур маань юу юунаас бүрддгийг ингээд. Тэгээд одоо юу гэж хэлхийг нь хоёлоо сонсъё. За одоо энэ игчих нь яг ингээд түшээ байж байгаа сууж байгаа энэ нэг том хайрцгийг нь юу гэж хэлдэг гэлээ? Ягаад те би нэг андуураад юу гэж хэллээ дээ? Яагаад? Тим хэрүүлж явахтай яах. За дахиад. Цаашаа биш байна. Аха. За би нэг юу яагаад те? Чи яагаад гэж утсан? Ер нь тэгтээ 3 үсэг байсан. Яг үнэн тий. 3 үсэг байсан үнэн. Тэгээд хичээгээд байна л да. Чи намайг дурга тар гэсэн штэ. Гэтэл үнэ иргэдээ юу илээ? Цар. Штэ. За. Хуц биш шүү ойлгосноо. Цар шүү. Хушмотор хийдэг гэдгийг хүссэн болов. Хушмотор хийдэг. Хэлээгүй. За юуг нэ юугаар хийдэг гинэ? Ер нь бол хөвчлэн нөгөө нэг нарс мод юм уу хушмотор энэ одоо ишийг хийдэг. Иш гэж алийг хэлж гин. Иш гэж одоо ишээ битээр заалгаагүй юм байна. За иш юм бэ штэ ойлгосноо. Тэгээд иш нь энэ. мотор хийдэг байх нэ штэ. Зүгээр нэг хамаагүй юмар хийчдгүү нэ тийм үү? За одоо тэр урд нь миний үгийн бариад ингээд тоглодог чинь энд авчулаас та юм тийм үү? За энийг юу гэж нэрлэдэг лээ? Нэг сум. Сум бараг л төгчтэй гэхдээ ном байна шүү дээ. За сайн байна. Онц хөхтүүд. За одоо тэр дээр одоо нөгөө нэг хоёр юу байдаг гэлээ? Онц хөхтүүд. Ямар манддаг. За ер нь болч бэж нэг хоёр энэ модыг юу гэдгийг энэ. Тэв. Зүйтэй. За тэвх шүү. Өөр бидний сураагүй юм юу вэ? Энэ дундаас. Өөр ер нь бол морин хуурын бүтцтэй ер нь төстэй адил. Тэр доор одоо миний үе сая ингээд сунгаад багсгаад байсан шүү дээ. Тэр одоо нөгөө тэрийг юу гэж хөл гэж хэлэх ба. Бусад морин уурыг бодвол хөлтэй юм байна. Их хуур бол тийм ээ. За энэ хөгжмийг юу гэж нэрлэдэг гэнэ дахиад? Биш ээ. Хөгжмийг юу гэж хэлдэг? Одоо ингээд хөлд нь юу гэж хэлдэг? Хөгжмийг юу гэж хэлдэг вүлээ? Морин хуур чинь түрүүн бидний тоглодог нь энэ болохоор том учраас хөлтэй болохоор. Хөлтэй. Их хуур. Их хуур шүү заяа. Чэжлээрэ. За их хуур яаж дуурдгийг одоо сонсъё. За сонсороо яаж дуурдгийг сонсъё. Ер нь бол адилхан си бемолоор хөглөгдөн. Ямар бүдүү фагаар. Хамтдаа тоглож болдгоо. Хамтдаа
болохгүй. Морин уур бол хамтдаа болдог шүү дээ тий. Морин уурын одоо энэ чавхцсан болохоор нөгөө нэг морины дил сүүл их хвчлээ хийдэг. Энэ болохоор нөгөө төмөр болохоор болдгоо тэр ийм айхтар хараа. Ойлгосноо үл мэдгээ чи түрүүн хин хилээдсэн штэ маргад эн чинь нэг утас биш л биш зөндөө олон утас штэ гэдээсэн тэр дил сүүлтэй тэгээ зүгээр нэг юм төмөр утас биш байдаг байх нь штэ. Бас ингээд гараараа юу бицкат хийж тоглож тоглодог учраас энэ яг илүү мэрэгжлийн учраас тэгж юм тийм ээ. Тийм. Чи нэг үзхөө. За очиод үз. За очиод ингээд хуруугаараа оролдоод үз. Эвдээч ба. зүгээр. Гайгүй юу? Гайгүй. За ямар амин таалагдсан уу? Жохон айцтай энэ төр хүрээд чи арай л бүдүүн дуурайд байна уу? Нөгөөд нь яг ингээд жижигхэн нэг энэ харин бүдүү. Тийм учраас их хуур гэж нэртэй ахна штэ. Тэгэхээр энэ одоо ингээ бүхэл бүтэн морин хуурын одоо энэ тоглолтын үед их хуур ямар үр гүйцэтгэдэг? Ер нь бол суур өнгийг арай бүдүүн өнгийг одоо ер нь бол гүйцэтнэ. За маш их баярлалаа дүүдээ. Баярлалаа. Энэ хаанхын ямар ундаан хэл би дандаа хэлээд яах вэ? Монс энэ саны биш ээ. Монс хүнс. Жуус тийм ээ. Дөрвөн төрлийн жуус байгаа тий. Тэгээ яагаад энийг одоо ингээд манай ах эгч нар хүүхдүүдийг сайн уугаараа гэж байгаа вэ? Эрүүл мэндэд сайн. Тий штэ. С витамин ихтэй тий. Тий. За тэгээд ууцгаж болно. Тоглолтынхоо өмнө жоох уугаад ав тийм ээ. Тэгээд үүдээ бас бид нар бэлэглэн. Өнөөдөр хүүхдийн баярын өдөр. Тэгээд одоо нийт морин уур чуулгынхаа хүүхдүүдийнхээ өмнөөс манай Монголын нийт хүүхдүүдэд минийхөө баяр хүргэж болно. Дэлхийн хүүхдүүдэд баяр хүргэж болно. Одоо Монголын бүх хүүхдүүдтэй их хүрсэн баярын мэнд хүргэе. За ингээд манай өнөөдрийн одоо гол баатар болсон Монс хүнсийн ах эгч нарын энэ сайхан ундааг болон Кат фрутсийн ах эгч нар нь жимсийн цогцолгыг мэдүүд өгч байна. За тэгээд ингээд ирүүлэх байгаараа л гэж эдгээр маань хамгийн гол нь ерөөсөн дүүдээ бас үнийг хүс юм а. Энийг барьж та одоо би өөрөө босъё та энэ том биш ээ энэ. Заавал хүүхдийн бэлэг авах гэдэг юм уу хайшин. За ингээд дүүдээ хүүхдийн баярын мэндийг хүргье. За тэгээд чи туслаад өгвөл мэдгээ энэ чинь том хөгжин барьсан эгчт нь хэцүү байж байгаа. Агууламж. Тийм ээ. Нөгөө чи миний рекламыг уншиж байна нэг мэдсэн чинь. Сахарын агууламж багтайг бас хэлхээ мартуу заяа. За ингээд. Баярлалаа дүүдээ. За баярлалаа. Зогсож миний хүү. Гурлаа дөрүлөө баяртайг хэлчихэл та энэ чи. За чи барьж аа. Игчтэй баярлалаа гэж хэлвэл мэдээ. Баярлалаа. За дараачихаа хэсэгт оръё. Түр баяртай хүүхдүүдээ.
За одоо би мэднэ гэдэг манай булан эхэлж байна. Тэгэхээр энэ булангаар яадаг үлээ их чинь нэг үг хэлдэг та хоёр хэрвээ мэддэг бол гараа өргөөд би мэднэ гэж хэлдэг тийм ээ. За анхааралтай сонсоорой. Энэ үгийг та хоёр мэдэх үү? Чихэр. Би мэднэ. Хүүхдийн хамгийн их мэддэггүй сэдв үгүй юу? Хамгийн их мэддэг сэдв тийм ээ. За чихрийн тухай тэгвэл ярил л да. Яагаад хүүхэд чихрэн дуртай идэв? Маш амттай. Маш амттай тэгээд сахар ихтэй. Аха, маш амттай тэгээд сахар ихтэй тий. Хамгийн муухай маш их сахартай. Хамгийн муухай За маш их. эхлээд гоёо ярил л да. Эхлээд сайхнаа ярий тийм үү? Хүүхэд дуртай юм чинь эн чинь хин нэгэн хүн хүүхэд байтугай томчулж маш их дуртай штэ. Чихэрний тухай яриул ингээд ерөөсө дуусахгүй ярьдаг байхгүй. Тийм хамгийн гоё дуртай сэдв. Гэхдээ анхаарах нэг юм байдаг тийм үү? Сахар ихтэй. Яагаад ихтэй болохоор муу ээ? Гэдэг төдөл. Яг үнэн ямар нэгэн олон харшлууд хөдөлдөг тийм үү? За дээрэс нь аман дотор их чихэр байвал яадаг үлээ? Нөгөө шүдэн хорхоцдог яг үнэ. Тэгээд штэ хаан их чихэр илүүд нү тэнд яадаг очиж бие өвдөд идэг байх нь штэ. Тийм учраас чихрийг баг хэрэгэл гэж байгаа байхгүй юу? Саяны яриад байсан энэ чихэр сахар гэдэг юм чинь зарим мундаг одоо ах эгч нар зарим мундаг аав ээжүүд яаж ийн гэхээр тэр чихэр сахарыг байхгүй эсвэл маш бага хэмжээтэй хийгээд хүүхдүүдэд бэлгэлж штэ тийм үү? Ямар хүмүүс илээ? Монс хүнсээ ах эгч нар нь энэ ундааг. Тийм учраас би их зоригтойгоор одоо энэ ундааг сурталчлаад байгаа байхгүй юу? Яагаад гэвэл хүүхдэд хортой юм байхгүй. Дээрээс нь сахарын агуулмж бага, дээрээс нь С витамин их байх нь тийм үү? Тийм учраас миний дүүнээр ингээд хамгийн чанартай, эрүүл мэндэд хэрэгтэй тэр зүйлүүдийг бас сонгож хоолндоо хүнсэндээ хэрэгжилж байгаараа. За юу л мэдхэ? Ойлгосон юм уу? За сайн байна. Одоо гуруула нэвтрүүлгээ өндөрлөх хэрэгтэй байх. Тэрнээсээ өмнө гуруула харин яа. Өнөөдөр хүүхдийн баяр учраас хүүхдүүдэд гоё ерөөлөө хэлээ, тийм үү? Байжээд чи минь юу хараад байгаа юм бэ? Юу хараад байгаа? Уух гал бэлдээд байгаа юм уу? Би одоо зөндөг бэлгэлэн чамд заа юу. За, ерөөлөө хэлвэл мэдхэ. 9 үрээ жаргаж явахыг ерөөё. Ямар гоё ерөөлвэ. За миний хөө юу ерөөх үү? Бүх хүүхдүүдтэй. Сайхан жаргараа. Аха зүйтэй. Дахиад нэг хэлэлдээ ямар харам чимтэй өөр. Эрүүл инх байгаарай. Өөр. Урд наслаарай. Маш зөв. Урд наслаарай миний найзууд. 100-аас хитрээрээ. Хитрээрээ бүгдээрээ. За өөр гоё ерөөл хэлээд байгаарай. Инээд хөөрөөр баясаа. Дандаа бэлгэж яваарай тийм үү? Энэ ерөөдийг бүх хүүхдүүдэд өнөөдрийн баярын өдрөөр бид одоо ерөөж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт одоо өөрийнхөө энэ хөөрхөн сайхан цараагаараа хөгжилтэй сайхан яриагаараа энэ гоё даашин заараа хөөрхөн нүрээрээ чимсэн маргад найзтай баярлалаад миний хүү тэгээд хоёлаа хэлсэн штэ болцсон тийм үү? Утсаа өгж алцж хагаад ярьж хагаад дараа жилээр уулзсан шүү. За юу. Тэгээд бас дахиад нэг хөөрхөн дүүтэй болохоор хэлээрээ за юу. Ойлгосноо. За ингээд одоо их чинь харин хоёр дүүдээ бэлгээ өгье. За ингээд эмээгээсээ ирээд бэлгээ аваараа гэдэг шиг ингээд эмээ сууж тайр гүйж ирээд бэлгээ аваараа. За ёо. Монс хүнсээ ах эгч нарын нь олон кат фрутсийн амтд сайхан жимс миний бүр 10 шүс асгаал энэ ундаа жимсүүдийг харахаар. За ингээд миний дүүнэр ирүүл байгаарэ гэд мэдээж энэ ах эгч нар нь өгж байгаа. За үл мэд ихлээд гүйж ирээд бэлгээ авчих. Баярлалаа. Нашир чи гүгж ирээд бэлгээ ав. За бэлгээ барьж байгаад одоо манай найз дуудуулах гээд бэлгээ бас өгөх гээд штэ энэ ч одоо бас хүүхдүүдтэй. Тийм ээ тий хүнд. За тэгээд манай маргад одоо хүүхдүүдтэй дуугаад дуулаад нэвтрүүлгээ өндөрлөнө. Уулын чөлөөгөр аялаад, уулын одон батуртай уулзаад, үсбтэл амжилттай сүрт уян найз нартай мэд хүрээе. Тулан байсаж бид та нартай, бүчмэцэн бид та нартай, мэдсэн суурсаж та нар бидтэй, баргаши төлөө та нар бидтэй. Начис будет лихедат, хормашис бассет тернистат, хорбаерте,
хэлж Сингэрдэж чөтөлсөн гаасан яргал бидэнтэй Тууламайсан бид танартай Бүчин наацсан бид танартай Бидсэн суурсаж та нар бидэнтэй Маргааш итүүлөө та нар бидэнтэй Өдөрний чөлөөгөр аялаад Үлэмийн гоно батуртай удаад Испэт Энжэстэй зүр Уинэсэртаа Мэд хүүрэгээ Тууламайсан бид танартай Бүчин наацсан бид танартай Бидсэн суурсаж та нар бидэнтэй Маргааш итүүлөө та нар бидэнтэй За ингээд өнөөдрийн баярын нэвтрүүлэг маань үгээр өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баярлалаа.